За энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Бидний хувьд ялангуяа зээлийн хөв бууруулахад эрсдэл ихтэй зээлдэгч нарын эрсдлийг эрсдэл багтай бага хэмжээний зээл авдаг хүмүүст өрүүлээд байгаа. Үүнээс гарахад бол нэн чухал юм аа гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Харин хэдэн зүйлийг бас үүнтэй Монгол банк санхүүгийн зохицуул хороор нь хамтарч хийгээсэй гэж бодож байна. Нэгдүгürt иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулаасай. За энэ бол ингээл нэг муу зээлийн түүх үүсчихэд дараа нь тэрийг арилгахад их хэцүү. За ингээд ерөөсө насан туршдаа шахам тэр хүн дандаа өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй гэд ингээд бизнес эрхлэхэд ч хүнд нөхцөл байдал руу ордог учраас зээл манай монголчууд зээлийн санхүүгийн сахилгат жоохон муутай. За дээрэс нэмээд бид нар энэ үг түүхтэр анхаарахгүй байжгаад хувьхан өөрөө дээр муу зээлийн түүх үүсгэж хүдээ. Тэм учраас санхүүгийн боловсролыг сайжруулах дээр сайн ажиллах хэрэгтэй байна. За хоёрдугаарт энэ одоо надад зүгээр хувь хүнд өөрт анзаарэгдсэн гадаад амьдарч хахад энэ банк санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй юмроо бас жоохон түлхээд идэм бил. Тэгэхгүй юу өсдгүү түүх өсдгүү хувь хүн дээр. Тийм болохоор хэдийгээр одоо хувь хүн өөрийнх нь дансан дээр баг мөнгө байсан ч гэсэндээ заавал кредит карт аваад зээлийн карт аваад зээлэг авч иж өөр дээрээ зээлийн түүх үүсгэхгүй дараа нь ипотекийн зээл авахд ч байдаг юм уу, цалингийн зээл авахд ч байдаг юм уу, өөр ямар нэгэн зээл авах болохоор л тань дээр зээлийн түүх үүсээгүй байх гэдэг. Гэхдээ миний дансан дээр уг нь бол мөнгө байгаа штэ гэсэн ч зээлийн түүх гэдэг зүйл маш чухал болчиход байгаа учраас зээл рүү иргэдийг түлхээд байдаг тийм нийгэм харагдсан Америкт бол тэгэхээр үүн дээр бас нэг анхаармаар харагдчихжээ. За 3 дугаарх нь энэ тэтгэврийн зээлийн асуудал дээр одоо та админ одоо юу хийчихвдээ? Яг үннийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа энэ цаг үед бид нөгөө талд нь энэ тэтгэврийн зээлэн дээр одоо хүмүүсийн ер нь аваад сурцсан яг одоо бүр тэрнийг хэмжээд сурцсан, хэрэглээд сурцсан мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг үл хэцүү байдаг Монгол банкныхаа. Тэгэхээр үүн дээр та нар нэг судалгаа энэ төр хийж ээж үүн дээр гар хүрхгүй дээ. Тэртээ дөрвөө тэтгэврийн хэмжээ бол хангалттай их биш байхад ахаад дээрээс нэмээд ингэж одоо хамаагүй одоо тэтгэврийн зээлийн хэмжээ хязгаарлал энэ төр гэдэг бол яг хэдэн хүмүүсийн нэг 5-10 хүмүүсийн 10% эрх ашигын зөрчигдөд байгаа асуудлууд байх юм бол ахмад насны тухай хуулиар угаасаа энийг бол хувь шүүхийн байгууллагт хандах зөрчлийн хуулиар хүүхд эцэг эхийнхээ тэтгэврийг хүүхдүүд нь одоо хууль бусаар аваад хүчирхийлж аваад энэ төр урдаас нь аваад үрээд авах юм бол үүнийг угаасаа хариуцах хэрэгтэй байгаа шүү дээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй байгаа. Тэгэд үүнийг яагаад ингээ хамаагүй гар хүрчвэ? Тэгэхээр иймэрхүү асуудлууд дээр та бүхэн маань нэг цаашдаа нэг жоохон хариуцлагатай хандмаар байна. За энэ Монгол банк ер нь нэг санхүүгийн зохицуул хорон дээр сая улсын хурлын дарга очиж бас ажилласан. Улсын хурлын дэргэдэх байнгын ороодын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд Монгол банкн дээр бид бас очиж ажилласан. Зээлийн хүү бууруулах тал дээр та бүхэн маань нэг жоохон дөрвтэй арга хэмжээ амар ах юм. Бид нар 1990-ад оноос ингээл одоо өнөөдөр төдийгөөс үдий болтол банкны системээ эвдчихгүймсэн, банкны системдээ хамаагүй одоо гадны нөлөөлөл оруулчихгүймсэн гэсэн байдлаар төдийгөөс үдий болтол явхад нөгөө талдаа ерөөсөн шин байдлаар яг иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ энэ ялангуяа зээлийн хөв бууруулах тал дээр ийм алхмуудыг хийя гэж банкны холбооны зүгөөс ч байдаг юм уу, улсын хуралтайгаа, хууль тогтоогч байгууллагатайгаа Монгол банктайгаа ч гэсэн ер нь нээлттэй ажиллаж байгаа тал төдийлэн сайн харагдахгүй байна. Одоо иргэдийн дунд ерөөсөн хамгийн бухимдалтай сэдв зээлийн хөв болсон. Тэгээ үүн дээрээ манай одоо хувь гишүүн Бачуур гишүүн өөрөө энэ хуулийг санаачлаад өргөн бариад явж штэ. Гэтэл уг нь энэнийг Монгол банкнаас санаачлаад засгийн газраас сангийн амнаас ч гэдэг юм өргөн бариад батлуулах бас нөгөө талдаа бүрэн боломжтой байсан юм биш үү? За Бачуур гишүүн хариулт өгье. Булган туяа гишүүн маш чухал асуудал хөндлөлтөө. Энэ санхүүгийн боловсрал, иргэдийн санхүүгийн боловсрал гэж бол маш чухал. Тэгээ онооны систем рүү орсноор бол бас юу харагдсан бэ гэхээр бусад орнууд судалгаа харахад бол энэ financial prudence гэж англи ярьдаг. Мөн financial literacy гэж ярьдаг. Тэр энэ нэмэгддэг юм байна. Энэ юугаар илэрхийлж байсан бэ гэвэл нийт системийн чанаргүй зээлийн хувь нь 1.91%-аар буурсан тийм үзүүлэлт гарсан. Энэ нь бол 2004-өөс 2019 оны хооронд 28 оны судалгаан дээр. Гэхдээ цаашлаач гэсэн энэ бол Монгол улс ч гэсэн хэрэгжих болцоо гэж харж байгаа.
Монгол банкнаас санхүүгийн боловсролыг дэмжих тийм хөтөлбөр одоо явдаг гэсэн Дэлхийн банкны санхүүжилтээр энэ нь одоо үргэлжлээд явж байгаа мó үгүй юу бас Монгол банк тодруулна хаа. За энэ онооны систем таны хэлж байгаа зөвөө. Яг Америк болон одоо бусад улс орнууд бол заавал одоо зээл авч яж кредит картаа болж зээлийн карт авч яж нэг оноо нэмэгддэг. Гэтэ энийг бол Монголд бол яг тиймэр нутагшуулах нь буруу гэж дотроо бодож байгаа. Тийм болохоор тодорхой яг тоглоомныхын дүрмийг одоо Монгол банк батлаад тэгээд тусгай зөвшөөрөлтөй хоёр компани өөрсдийнхөө одоо дата бааз дээр боловсруулад онооны систем өгөх юм. Тэгээд бас нэг хэд хэдэн зөвлөл Монгол илэрсэн юм аа. Жишээлбэл одоо онооны систем гар утсаараа байнга шалгаад ахаар юу нь буурдаг, оноо нь буураад идэг. Яагаад вэ гэвэл нөгөө байгууллагууд чинь энэ эрсдэлтэй иргэн байна. Яагаад заавал онооны систем шалгаад идэх юм байнга гэдэг. Яс өмнөдөр бол үндсэндээ сонирхол шинэ бүтээгдэхүүн хэмжээ ороод байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээрс Монгол банк анхаарч ажиллаж бас журамдаа баталж байгаа журамдаа илүү одоо өөрчлөлт оруулаад Монгол улсын нутагт илүү одоо хөрсөн дээр буусан юм хийнэ гэж бодож байгаа. За тэтгэврийн зээл бол үнэхээр одоо бохимдуулж байгаа асуудал нэг болцсон асуудал үед ялангуяа энэ үр орлогын харьцааг өөрчлөснөөс болоод үүнтэй холбоотойгоор бас Монгол банк сая хэлж байгаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулна гэдэг. Тэгээ ер нь тэтгэврийн зээлийг харахад бол бусад улс орнуудтай харьцуулахад бол арилжааны чанарын зээлс илүү бага байдаг юм байлээ. Бразил, Индих, Өмнөд Африк, Кени, Филиппин, Гана гэдэг Монголтой адилхан тэтгэврийн системд улс орнуудын судалгааг харахад бол арилжааны зээлээс тэтгэврийн зээл нь 2-13 хувиар илүү бага хүүтэй байдаг. Яагад гэвэл энэ нь бол эрсдэл бата зээл гэж хардаг. Нэг өсний одоо гэр бүл нийгмийн хамгааллын яамнаас сар болгон ямар өдөр тодорхой хэмжээний мөнгөнд дансанд нь орж ирэх нь маш тодорхой байдаг. Тэрийг банкуд нь автоматар суудгаад авчдаг болохоор. Тэгэхээр энэ утгаараа одоо primary гэсэн бүтээгдэхүүн Монгол банк бас зах зээл нэвтрүүлэх нь зөв гэж харж байгаа. Бид нар чинь бас хоёр шаталтай банкны системтэй шилжээд 35 жил болж байна. Тэгээд тодорхой хэмжээний нэмэлт бүтээгдэхүүн гаргах нь зөв гэж харж байгаамаа. За Сүхбаатарын Эрдэнэ нутагш асуулт.